ертөнцид яасан ч үйлчлүүлэгчээ хуурч болохгүй хоёр ажил байдаг. Эхнийх нь эмч эмзүүч бол нөгөөх нь Токио шинээр нээлттэйгээд 2 сар болж байгаа кардинал зочид бодол үйл ажиллагааны хэдийгээр доктортой байгаа ч зөвхөн баар нь л нэгдэггүй. Энэ хаалгыг нэг чадварлаг претендертэй болсон цагтаа л үйл ажиллагаагаа явуулна гэд ерөнхий захирал натуу шийдсэн. Тиймдээ ч хүмүүсийг одоо бол ажлын байран дөрөн шалгалт авч байгаа ч тэнцэхүнгүй. Өнөөдөр л гэхэд шалгуулахаар ирсэн чадварлаг хүмүүст хамгийн сайн ядаг коктейлээ хийгээрэй гэсэн даалгавар өгөхөд эхний залуу даалгавраа сонсоод гайхалтай мартины бэлдээд өгдөг. Мартины хэдийгээр гайхалтай ч гэлээ маш хүчтэй коктейл. Үйлчлүүлэгчийн хоол эцсийн эсгийн ч асуулгүй шууд хийж өгч байгаа нь үнэхээр сул тал. Дараагийн хүн Grasshopper хий гэхэд нь шууд за тэгвэл Pusscat маягаар авъя гэхтэл жинийг өөр орцтой холихгүйгээр давхраг үсгэн хийдэг арга гэх онолыг мэдэж байгаа ч дэндүү удаан дээр нь холцсон байгаа нь сул тал. Сүүлийнх нь олонний дунд алдартай ч үзмжээс цаашгүй хүн. Чиний удаа хайсан ч шаардлагад нийцэхгүй олдохгүй. Энэ хоёр л хүмүүсийг олж ирэх скаутын ажил хийж байгаа болохоор их л стресстэй байгаа л та. Гэхдээ угаасаа аргагүй ш тэг үнэлгээний утсан нь арай л дэндүү ойлгомжгүй. Нарийн ширийн зүйлсийг заа явах уу гэхэд бурхны ундаг гэдэг шалгуур нь юу ч юм те. Зүгээр л тэр хаалгыг үүр нээхгүй байхаар шийдсэн юм уу аашим. Гээл ярилцаж сууж байхад нь хажууд нь орон гэргүй хүн шиг л унтаж яйсан залуугийн утсан амар чанга дуурайд л ядаж яхад утсаа яаж авдгийг ч мэдгүй тусламж гуйгаад л хэцүүхэн бүтлгөө хүн бололтой номон хүртэл хаяад л авчиж байгаа. Энэ ном нь ч өөрийнх нь биш. Номын сангаас түр авсан ном. Ахлахын захиралда шаардлагад нийцэхгүй алга баг 30 хүн шалгасан. Дөхөхгүй авчиж болдгүй мүү? Эсвэл тэр бурхны хундаг гэдэг ойлгомжгүй шалгуурыг хасчиж болохгүй юу? Гэхдээ нь ууж үзүүл ойлгоно гэхээс өөр хариулт хэлэхгүй үнэхээр л харанхуй. Бусад засгийн үйл ажиллагаа амжилттай болж хахад энэ дэмаал ажил эхлээчгүй претендерал хайсаар яаралтай болохгүй болж Токиоч гэлтгүү бүхэл Японд даяар хамгийн алдартай сайн гэсэн хүмүүсийн судалгаа хийж биеэр очих боломжтой дээр нь очиж уулзсан чадварын шалгаж явсаар зөв хүн нь олддгүү ядаж яхад нь цаанаас нь төсвийг батлахгүй гэдэг бас нэг хар мэдээ те. Бөө стресстэй байхад нь нөгөө хачаа утас ашиглаж чаддгүй залуу бас номоо асуугаад байгаамаа. Энэ урт төстэй эмэгтэй нь ажил хэрэгч бас шудраг юм хойно ажилдаа ярих болохоор би хүргээд өгчий санаа зовлтгүй гэхэд нь Японч үнээр сайхан сэтгэлтэй хүмүүс ихтэй юм а гэж байгаагаас өөр газраас ирсэн илхэн. Захиалсан хай болно амар сул вискигээ баг хийсэн мүү гэхэд нь мөсөн хайлаад л ихчгүй хурдан уухгүй байсан. Нэрэ претендер гэснээс наа ч бас претендер штэ. Гээл эргээд харсан чинь бүр мөнгөчгүй явжиж юм захиалцаа хинэггүйгээр байхаар яаж шаардлагад нь тэнцэх билээ дээ. Эден хоолгих Европын коктейлийн хэмжээнд төрүүлсэн залуугийн мэдээллийг олцсон. Энэ нь гэхдээ их л с ิจ гтэй. Бүх шүмжлэгчдээс хамгийн өндөр оноог нь авсан хэрнээ Европт ажиллаагүй Японд ирээд жижигхэн хувийн баар ажиллуулж байгаа. Тэр нь бүр шуугуулад бариад байсан юм ч аахгүй ямар ч сурчлагаагүй их л сонин. Гэхдээ л аль биесны их сурулж болохоор шалгаж үзэхээр болоод хайгаад очиход амархан олдохоор газар биш дээр нь хаягна гэж жижигхэн эден хоол гэсэн бичгтэй. Хэр баргийн хүн олохооргүй зорж ирсэн хүн чанзаарлгүй явчихаар тийм л сонио бүглүү газар. Яваад ороход классик хөгжим ашигласан чанартай уух зүйлс журчгсан үйлчлүүлж байгаа хүмүүс нь нэлээд дээд зэрэглэх бололтой. Буйдхан ч гэлээ төгтөө газар. Претендер нь харин нөгөө хачин болох хүн. Гүй яхав тэр хүмүүнч гэлээ маш ийлэг аль биесны нэг л өөр авраатай. Нэг үйлчлүүлэгч нь нөгөө айхтар хэцүү Grasshopper-ыг захиалахад шууд Pusscat маягаар бэлдүүлэх үү гэдэл тэрийг маш хурдан гол нь давхаргыг нь ямар ч хойлцгүйгээр төгс гүйцэтгэж байгаа нь гайхалтай. Үүнийг хараад шууд мартины авъя гэхдээ зэрэгцэн гидсэн дуурахад хооллоогүй бололтой арай спиртний хэмжээ багтаг билээд өгөх гэхэд нэг шаардлага нь шууд л чеклэгдэн бие рүүгээ тохиолцсон шууд л тэгвэл хөнгөн ягаан өнгөтэйг нь авъя гэхэд ойлголоо гэдэл гарын хөдөлгөөн, хурууны барилд, сэгсрэх темп гээд нэг л тийм ховсон амтан ч харагдаж байгаа шигэ гайхалтай. Нөгөөх нь захиалгаа өгтөө үнэхээр л претендер хүнд хамгийн хүнд зүйл болох надад тохирсныг санал болгооч гэдэг. Энэ бол маш хэцүү зүйл. Ямар төрлийн архин дуртай, хэр сайн даадаг хүн бэ гэдгээс эхлүүлээд үйлчлүүлэгчийн огт мэдхгүйгээр хүндэнд харуулж хийнэ гэдэг нь бараг л боломжгүй. Гэсэн шууд л мөс хагалж батлаад суурийг нь вискигээр хийж байгааг хараад магадгүй Манхаттан юм уу, Godfather байж болно. Гэхдээ тийм хондогтой гэхээр виски баку гэж таамаглаж сууж ахт нь дээр нь зүгээр л хийж өссөн ус хийгээд нимбэг цацаад өгдیں۔ Зүгээр л хай бол урам нь хугарчлаа. Хэний ч хийж чадах амархан бөгөөд энгийн зүйл шүү дээ. Тэгэхээр энэ хүн ч ас биш гэсэн үг үү? Гээл амсаад үзэхэд нь гэтэл виски хай болыг болгоход гинэт хөдөөхөр нуурын дунд байгаа мэт сэтгэл төрж зөөлөн амт мэдрэн яаж ийм амттай байгааг нь гайхан энэ үнэхээр хай болов гэж асуухад ертөнцид яасан ч үйлчлүүлэгчээ хурж болохгүй хоёр ажил байдаг. Эхнийх нь эмч эмзүүч бол дараагийнх нь претендер. Аль алин жороор хорч болох зүйл эмч болох зүйл хийж чаддаг болохоор гээд энэ залуу хайхрамжгүй юм шиг хэрнээ маш ажигч хийж
хийх ажлан унсан товшооч анзаараагүй бугуун цагаач байн гарах зорилготойгоор дутаг ширгүүлснээс бас ерөнхий биеийн хилэмжээр нь нэлээд ачаалал ихтэй ядарсан бас стресстэй байгаа гэдгийг нь мэдээд энгийн хайбол биш спиртний хэмжээг нь зөрүүд багасган хийж өгсөн. Гэхдээ тэгэх юм бол амт нь сулрна штэ. Гэхдээ сулраагүй шалтгаан нь мөсөндөө байгаа юм. Мөсийг удаан хөлдөөх юм бол хатуурдаг. Зүгээр ч удаан хөлдөөх биш гол нь орсон хийнүүдийг нь гаргаж хатуулгыг нь нэмж байж удаан хайлдаг шахсан мөс болж байгаа юм. Ердөө ганц хундаг архины төлөө ийм их зүйлс болдог гэхээр хил хачирхалтай. Тэгэхээр Рюгийн хийсэн ихний гол гогтэйл нь виски хайбол байсан. Дээрэс нь Рю өөрөө ч гэсэн уушин газарт орохдоо хөвчлэн виски хайбол уудаг. Ягаад виски хайболыг тэгтлээ чухалчилдаг юм бол гэж гайхаад хайблын талаар жоохон юм судалснаа та хэдэд товчхон ярьж өгье. Виски хайбол нь Англиас гаралтай Японы хамгийн том виски үйлдвэрлэх Самтерогийн дэмжлэгээр Японд маш өргөнөөр дэлгэрсэн юм байна. Онцлогийн хувьд бол бага зэрэг гашуунч хэрэглэж байгаа вискинээсээ хамаарат олон төрлийн амттай болдог. Сэнгэнсэн сэргийг мэдрэмжийг өгдөг. Эрүүл мэндийн хувьд бол Япончууд эрүүл хоол хүнсийг маш чухалчилдаг. Шар ариг, вайн зэрэг бусад төрлийн цогтууруулах ундаанаас илүү коктейлийг хамаагүй эрүүлгэж үздэг. Сахарын төрөл агуулгадаагүй, илчлэг бага, нэрсэн арх болох вискигээр хийж байгаа тул шартуулах магадлал бага. Тэгээд цаашаа бүр сонирхоод Монголд виски хайбол гэж байна уу гэд хагаад үзлээ. Тэгсэн 100% Япон вискигээр хийгддэг Мацу виски хайбол гэж оллоо. Шууд бэлэн лацтай хайболыг CEO нэмэн ийм арт зэрэгт зардаг юм байна. Тэгээд бас Jim Beam хайбол дэлхийн номер 1 борлуулалтай Америк бурбон виски Jim Beam-ээр хийгддэг Jim Beam хайбол удахгүй Монголд орж ирэх юм байна. Тэгэхээр виски хайболын хамгийн гол нь виски нь маш сайн байх ёстой байдгийг ойлгож авлаа. Жишээ нь Jim Beam гэхэд 1795 онд үүсгэн байгуулагдсан 230 жилийн түүхтэй брэнд. 230 жилийн турш адил жороор үйлдвэрлэгдэж ирснээр онцлогтой Jim Beam виски нь өөрөө карамел, ванил, үр тариа болон царс модны амтыг агуулдаг юм байна. Ийм вискигээр хийгддэг болохоор амт чанар сайн байдаг. Бартендер гэдэг үгний утгыг нэрээ мэдгүй. Бар бол хонох, тендер бол сайхан сэтгэл, сайхан хоноглох гэсэн утгатай. Зүгээр л нэг арх тавьдаг модон ширээний ард бартендер зогсож байж л энэ үгний үнц нь бий болж байгаа юм. Яг л өөрсдийн хайж байсан хүний олоод дарагдаа танилцуулсан ч ягаад Японд ирсэн бол бас манайд ажилд орох юм болов? Дээрэс нь захирал таалагдах болов гэд жуман асуултанд болгогддог. Эднийг шиг том зочид буудал гадаад хүмүүс буухад хамгийн түрүүнд бартендерийг хардаг. Дулаахан инээмсэглэл үйлчилгээгээрээ Японгийнх улсын сэтгэл бүрэлдэж эхлэх болохоор хин хүний хийгээд байгаа ажил биш. Бүх зүйлд төгс тохирсон хүний олчихсан боловч ажилд нь орох уу гэж гайхаад л очсон чинь хаалттай алга мөрөгчдөг. Яасан гэсэн таньдаг ахын хавшин газар туслаад ээжэдээ. Тэнд нь нөгөө шаардлага өндөртэй хөгшин захирал дулаан альчуур урдаас нөхөхөд л таагүй авч байгаагаас нь нэлээд хэцүүхэн үйлчлүүлэгч бололтой. Өвөөч шууд л ээлдэг зантай яаж жаашилсан уурлахгүй нэгээл байгаа хүүд чинь одоо юу хийж өгч чадах юм бэ? Али хари гэхэд нь жин тоникийг дулаан орсон болохоор битарсыг баг зэрэг багасхаа өгөхөд амтгүй байна. Денкири бэри гэж бэлдээд өгөхөд амтгүй байна гэдэл үнэхээр л хэцүү хүн бололтой. Гэхдээ энэ хөвшин уцаар ярихаар явсан хойгоор нах нь ямар учиртай хүн болохыг нийлдэг. Энд байсан мастер Йокохаг бэлтгэж байгаас нь нас барах хүртэл байнга ирдэг байсан. Одоо түүнээс хойш сард нэг ирж дандаа ингэдэг юм а бити тоорой л гэдэг. Нөгөө хоёр бол хаалттай байгаа бол өөр газар тусалдаг гэдэг үгийг нь сонссон. Энэ хавийнхаа 300 гаруй газраар хайна гэд бүр шийдсэн явж идэв. Өвөг орж ирэхэд нь уламжлалт мартини бэлдээд өгөхөд нэг л тийм хачин үнэртэй. Учир нь энэ бол Голланд химагийн мартини. Одоо үед мартини нэрх машинаар хийсэн Лондонжин ашиглах нийтлэг байдаг бол энэ дээр уламжлалт аргаар 15 жил нэрсэн Голланджин ашигласан. Гэхэд өвөөч хөгшин болохоор хуучин арихаар хуурчий гэж бодсон уу? Наадхыг чинь хөргөөд энгийнээр нуувал хамгийн тохиромжтой байдаг юм. Али энэ мөнгийг аваад булангийн архины автомат машинаас Япон арх аваад ир. Хариултыг нь чи аав гэж авсан. Ийм хэцүү хүнтэй таарсан стресс ч гэсэн сууж явахт нь нөгөө хоёр нь олж ирчээл баахан гомдлоод эхэллээ. Нилээн боломжийн нөхцөлтэй цалин өндрөөр санал болгосон ч орох бодлого байна гэхэд нь хичнээн цалингийн нэмийг нөхцөлийн сайжруулъя гэсэн ч бүтэхгүй бололтой. Бартендер ахч дүү ийм их цалинтай юм уу? Би болохгүй юм уу? Гээл ажиллаж явахдаа ч нөгөө хачин үйлчлүүлэгчийн талаар бодоостой. Дараагийн өдөр дахиад ирэхэд дахиад л хаалттай хаалга мөрөгчөж байгаа юм чинь. Мань хүн нөгөө ахыхаа газар ирдэг өвөг захирлаар нь дуудуулаад ярилцахаар шийдсэн. Өвөөч зөвөн. Одоо тэгээд ямар амтгүй арх өгөх гээд дуудсан юм бэ? Гэхдээ та өнөөдөр миний ярих хуучны түүхийг сонсч болох уу? Дайн дуусны дараа Японы баарны түүх бомтоос эхэлсэн. Импортын барууны арх энгийн иргэдэд хүрэх боломжгүй үнэтэй буудлуудаар л байдаг байсан юм гэсэн. Хизээж харж байгаагүй тоодонг олон амт. Тань магадгүй энэ таалагдах байх. Орт бар. Нэрний утга нь гээд хэлэх гэхэд өвөө хуучны анд нөхөд биз гэсэн ч амтгуулից гээд дуухад яг л хуучны танил амт. Сар бүрийн 22-нд өөд болцоо өдөр нэрдэг болохоор түүнтэй ядаж хийдэг ажлаар нь уулзахыг хүсэж байгаа юм байна. Гэдгийг ойлгоод энэ гайхалтай зүйлийг бэлдсэн. Мөс хөлдөх гэж байхгүй болохоор арх болон хундгыг хүргэх боломжгүй байсан гэхээр коктейл одоогийн шиг хүйтэн биш байсан ч энэ коктейл хүйтэн шин чанартай болохоор тухайн үеийн хамгийн амттай байсан. Гээл амт гих мэдрэмжийг хөглөн анд нөхөр бололцсон хуучны андаас хойш хэний ч хийсэн зүйл амттай санагдах байсан байхад чамайг би өнөөдрөөс өөрийнхөө анд нөхөр минь гэж боддог боллоо. Хизээч хамаагүй хэрэгтэй үедээ залгаарай
гээд л явдаг. Сасакура юу гэх энэ нөхөр яг ажил нь биш л бол хинэггүйгээр бэнлээ. Нэрийн хуудсан дээр кардинал зочид бодол гинүү хаана харлаа гээд л. Гэтэл нөгөө хоёр нь хааварч хайсан олсонгүй. Ахлагтаа хүртэл түүний чадварлаг гэдгийг батлах хэрэгтэй болохоор хэдэн ч удаа татгалзсан амаагүй гуйгаад л байх төлөвлөгөөтэй. Бороотод шалав норсон борооноос хорогдох талмаараа нэг хундаг уух гэж ирсэн үл таних эмэгтэй. Согтмоор байгаач арх хамар царгуулаад байдаг болохоор уудаггүй. Гэхдээ энэ тэнэг сонсогдож байгаас хамар царгуулдаг архич гэж юу яах вэ? Зүгээр ямар ч хамаагүй хатуу юм өгч гэхэд нь хэдийгээр зөвшөөрсөн ч гэсэн нилээн бардам бас хороо үхтэй энэ бүсгүйн үгийг чимээгүй сонсож агаад үнсийн сав төхүүлж өгөөд хэсэг хүлээгээрээ гээд л гараад ивчихдаг. Энэ хоёрын хувьд ч согтмоор байгаач архины үнэрт дургүй энэ бардам эмэгтэйд юу хийж өгөх бол гэж их л гайхаастай. Тэгсэн манай хүн тоогоо барьж орж ирснээр бүүл шот гэх нэртэй коктейл гээд харахад ч тэр үнэрлэхэд ч тэр яг л шүл. Энэ л түүний дотрыг нь дулаацуулж тайвшруулж буй мэт. Үхрийн махны шүлэнд баг зэрэг цагаан эрхийгээд үнэр амтыг нь сайн дарж согтох мэдрэмж чөхөөр тийм гайхалтай шүл. Дотор нь дулаацаж тайвширсан болохоор тэр доторхоо удлан сая болсон муухай зүйлс зүгээр л өнөөдрийн ажил дээр болсон зүйлээсээ болоод чамд стрессээ наачлаа. Уучлаарай гээд дахин нэмүүлэн ууж бартендер залуугийн дулаахан ярианд нь зөөлрөн гардаг. Яриан донд нь ажлыг нь мэдсэн байсныг анзаарсан хоёрч ямар ажил хийдэг хүн байсан юм гэхэд цүнхийг нь анзаараагүй юу. Хуучин цагт бол Америкийн төрийн нарийн бичгийн дарга нарын барьдаг байсан Даллис гэдэг цүнх одоо бол ийм удаа эдлгээтэй их бичиг цаас авч явах боломжтой цүнх ашиглаж байна гэхээр хуульч юм уу өмгөөлөгч хүн гэсэн үг шүү дээ гээд дэндүү анзаарах сайтай гэдгээ дахин баталсан учраас түүнийг авахаар эргэж буцалгүй шийдэн дахиад л бүр чихээр гуйж хэлэхэд уучлаар өөр аргагүй юм шиг байна. Уг нь би үүнийг хүнд хэлмээргүй л байсан юм. Би өндрөө сайдгал да гээл хэлэхэд нь нөгөө хоёр нь чинь үгэнд нь итгээд маргааш ажил дээр очиод харсан чинь өмнө нь ажилдаг байсан газар нь бүр аимшигтэй өндөр газар байсныг мэдээд дагдцуулсан гэдгээ ойлгож байгаа. Захирал нь хүртэл шууд л манай үнийг залгаж санал болгоод түүнийг ажилд ав гээл тушаал болгоод энэ хоёр одоо тэгээд яаж ядах юм бол доо нөгөө муухай аштай эмэгтэй бол яалтчгүй нилээн чадварлаг өмгөөлөгч бас уух дурггүй гэчээд туслахтаа дажгүй газар болсон орой нэг хундаг татах уу гэж яадаг. Гэхдээ нэгэнтэй л манай үнийг ятгах чадахгүй нилээн удсан тул ахлах нь хүртэл өөр хүнийг хайх талаар яриад эхэлж гисэн. Захирал магадгүй алмазаа очичд бодлын К партаа өрсөлдөх гээд байх шиг байна гэж хүртэл ярьсан байгаа. Тэнтэх нь бол үнэхээр л дээд зэрэглэлийн газар. Улсын нөлөө бүхий албан тушаалтнуудаас эхлээд бүхий л алдартнуудын очдог газар. Учир нь тэнтхийн претендер нь Кузухара Рючи гэх претендерууд дундаа домог мэтэл яригддаг хүн болохоор арга чиггүй. Өвөөч нөгөө шаргал өстэй цуугэр суухад араас нэг хачирхалтай үйлшүүлэгч орж ирснээр сандран хаах цагийг нь асуун BNB захиалдаг. Энэ коктейл нь коньяк болон Бенедиктийн хоёрыг ижил хэмжээгээр холдог. Ихэвчлэн унтахын өмнө уул тохиромжтой гэгддэг. Учир нь коньякийн анхлын үнэр болон Бенедиктийн өвөрмөц чихэрлэг амт. Уусны дараа шууд л мансуурч 50 унтаж чадхаар болгодог болохоор тэр юм болов. Энэ эмэгтэй нь их л хачин амсаж үзчихэд баярлалаа илэрхийлээл өнөөдөр ажлаас гарахар шийдсэн юм. Баярлаа гэсээр гараа оддог. Шаруст юу болсныг нь ч ойлгоог байхад энэ эмэгтэй яагаад претендер хийхэ болж байгаа юм бол гэж гайхаа асуухад л яаж претендер гэдгийг нь мэдсэн юм гэхэд энгийн хүн хаах цаг санаа зовж хундганы хөдөлгөөнийг таг чиртэд байдаг болохоор л гээд ямар ажигт гэрхаа гэдгээ өвөөдчээс дахин батлаадахдаг. Гэхдээ өвөө гүрсэн ч нөгөө л өндрөө сайхан өвчтөй гээд ламыг нь тагилчихдаг. Яг энэ үед нэгэн сонирхолтой үйлчлүүлэгч ирсэн нь ноён төгс буюу претендерийн одоо үеийн оргил болсон нэр өвөгийн хүслээр ирсэн нь. Манай үнд түүний хэн болохыг нь огт хэлээгүй зүгээр л найз нь хэлдэг. Тэр эрхмийн захиалга нь Jim Peets. Захиалга өгөнгөө давхар шалгаж байгаа бололтой энэ ямар учиртай коктейл юм гэж асуухад анх үүссэн оноос эхлээд түүхтэй намуухан тайлбарлах залуу. Манай хүн энэ хүнийг танихгүй байхын ч аргагүй. Францад сурч төгссөн болохоор амсаж үзэхэд яг хүсч байсан байх ёстой амт нь биш баг зэрэг чихэрлэг байгааг нь гайхаа асуухад таны хувьд энгийн байвал жоохон уйтгартай гэж бодоод жинхэнэ мэрэгжлийн претендерт зориулан хийсэн юм гэхэд нь чи намайг яагаад претендер гэж бодов гэхэд нь хоёр зүйл байна. Мэрэгжлийн хүн шинэ бааранд ороод юу захиалдаг вэ? Энэ бол Jim Peets. Хийжүүлсэн ус мөстэй хэрхэн харьцах гээл претендер хүний бүх үндсэн техникийг нь шалгадаг. Нөгөө шалтгаан нь баруун гарын чихчийн урав. Олон жил сэгсрэгч ашигласан болохоор үс сэвэр байх гэж таамагласан. Ийм богино хугацаанд их зүйл ажилласныг нь магтаад Jim Peets ром хийсэн бистэй гэж хэлэхэд нь үгүй Wasambon хийсэн гэж авсан. Ноён төгс алдваа гэж. Гайхалтай дээд зэрэглэлийн чихэр гаргаа авахд ашигладаг болохоор ромтэй төстэй амт гаргадаг. Ноён төгсч иймэрхүү претендерууд 1-2 өвөрмөц зүйл хийгээл алгуулдаг. Бас чамд л гэж хэлэхэд цаашдаа энэ ажлаа хиймээр байвал чиний коктейл төгс төглөрөөс алсхол байна гэж хэлээл гарчлаа. Нэрээ энэ шаргал үс чинь захирлынхаа зээ охин байсан юм байна лээ штэ. Манай хүн гадуур явж байгаад өнгөрсөн шөнө орж ирсэн эмэгтэй гудамжны үзмэрчэд үзүүлэн ажлаа асууж ахт нь харчаад очиж уулздаг. BNB анх удаа үйлчлүүлэгчтэй хийж өгөөд өөрийгөө болоогүй байна гэдгийг мэдээд хуруугаа цоортл хичээсэн ч болохгүй байгаагаа хэлэхэд нь манай хүн өөрт мэдэрдэг мэдрэмжээ хэлээд чи чадахгүй бол байсан дээр гэж хэлэхэд нь нөгөө эмэгтэй чуурлан өөрийн ажилдаа газар хилээд яваад өгдөг. Энэ л байсан инхийг л хүссэн. Босож өөрийнх нь дотоод хүслийг нь сэрээсэн. Өвөө манай үнийг эзнэр нь дуудуулаад ноён төгсийн ажлаар нь дуудуулснаа. Шууд л үйлчлүүлэгч гих давуу ирэхээр хоёулангаас нь адилхан зүйл хийгээд өг гэж хүсдэг. Захиалгыг нь харин зээ охин нөгөн Манхаттан. Өвгөн зүгээр л хоёулангийнх нь коктейлийг нь харьцуулан амсах бодолтой байсан ч ноён төгс шууд л энгийн тэмцээн
лимитээр хүлээн авч хэрвээ өөрөө хожигдвол өнөөдөртөө тэтгэвртэй гарна гэж ам гардаг. Коктейл гэдэг зүйлийн хамгийн чухал нь тэнцвэртэй байдал. Холихтой мөсний хөдөлгөөний дагуу халбагны араар эргүүлэн хит их холвол мөс хайлаад амтан сулрах бол дутуу холвол амтан сайн гарч ирэхгүй. Хунгалсан коктейл хэнийх нь гэдгийг мэдэхгүй ч маш адилхан өнгөтэй хэрнээ өөр амттай. Хүний хэл 25-аас 30 м-ийн хоорондох дулаан зүйлийг амттай гэж мэдрэх нь илүү байдаг. Тиймээс гаднаас орж ирэхдээ жоохон яарад биеийн хэмээн өсчихсөн гэдгийг анзаараад коктейлийнхаа хэмээг нь жоохон өөрчилсөн болохоор манай хүний коктейл илүү амттай санагдсан байгаа юм. Гэтэл ноён төгс шууд боловсроогүйгээр нь дуудаад дэмий сэтгэл хөдлөх зүйл хийх юм. Дахиад амсаад үз. Гэхдээ нь эхэлж амснаас өөр амттай болсон байдаг. Манай хүнч гайхан төгсийн коктейлийг амсаж үзэхэд өөрчлөгдсөн зүйлгүй магад үүнийг л төгс зүйл гэх баг. Агч гэхдээ ширүүхэн өөрийгөө болоогүй гэдгийг ойлгосон бол одоо харь гээл. Манай хүн энэ удаа үнэхээр өөртөө урам нь хугарч ууртай байхны шаргал үс төр тайвшруулан ярилцдаг. Хэдийгээр чадвараараа ноён төгсийн коктейлийн амт өөрчлөгдөөгүй ч чиний хүндэнд харуулж тэр хүндэн зориулан бэлддэг коктейл чиний онцлог шүү дээ гээл нэлээд өөрхөн оноо авчихлаа. Кардинал зочид буудлын Франц тогооч нь гинти ар гэрээ асуудалтай болсон тул нутаг буцахаар болж оронд нь нэлээд чадварлаг Францад одоо байгаа хүнийг урьсан ч тэр нь шаардлага маш өндөртэй. Хоолны материалаас эхлээд усан дээр нь хүртэл тавих шаардлага нь өндөр. Нэлээд ярвигтэй хүн. Захирал нь ядаж яхад бурхнаас залбирдагсан жуу яа нү яаж игээл авчир гэж тушаадаг. Манай хүн ахлагт нь Москва юурийг хийж өгөхт нь нөгөөх нь одоо л яагаад энэ хүний төлөө ингэж яваад байгааг нь ойлгоод гэхдээ энэ удаа түүнийг ажил төрхаар ирээгүй энэ хүнийг татах гайхалтай зүйл хийж чаддаг авьяасаа нэг удаа зээлүүлээч гэж гуйна. Нөгөө тоогоочиг магадгүй манай хүний нэг л хундаага өөрчилж чадна гэж бодсон байх. Энэ Яманоучи тоогоочиг Эден хоол руу авъя чи гэсэн жижигхэн төлөвлөгөө зохиогоод гялс очин тосож өдөржин л гайхалтай газруудаар дагуулan эцсийн зогсоол Эден хоол авчирхад буйдхан газар гэж хэлхээс эхлээд нилээ их зантай. Манай хүний бэлдсэн зүйл бол сохор амтлахаа. Энэ нь ямар коктейл болохыг нь мэдэхгүйгээр амсаад таана гэсэн үг. Хэрвээ энэ зүйлийн орц найрлагыг нь зөвөр хэлбэл хамтран ажиллах талаар дахин төвөг удахгүй. Харин хариулж чадахгүй бол дахин ярилцахаар тохиролцдог. Ер нь зүгээр ч нэг тохиролцоогүй. Маш сайн ятгаж бас Францад мэрэгжил эзэмсэн мэрэгжлийн тоогооч учир алкогольны тал дээр сайн гих эгоогоор нь хүлээн зөвшөөрүүлсэн. Хундгыг барих мөчөөсөө хүн дээр нь нектарлыг нь мэдэж өнгнөөс нь юу байгааг нь хамаглан ханан наалдах хурдаар нь суурийг нь дүгнээд спиртийн хэмжээ бага байгааг шууд л анзаарч үнрээс нь хаана хөвчлэн хэргэлдэг зүйлс болохыг нь хүртэл ялган таньж үнэрлэх энэ эрхмийн амтлах мэдрэмж төгс яг л бэлдүүлсэн зүйлийг нь хэлсэн ч манай хүндээ миний нь бэлдсэн байдаг. Тоогооч шууд л урлан намайг доромжлоо гэж гарах гэж ахт нь аргагүй 3 одтой тоогооч юм. Баг зэргийн мөөгний хөгцсний амтаар нь орроосоо гэж таамаглаж чадаж байдаг. Гэхдээ та магадгүй миний гэдгийг гадралж л байсан байх. Зүгээр л Япон хүн гэдэг утгаараа бодолтой автаад хариуч эргэлцсэн байх. Би ч таны мэдэрч байгааг мэднэ. Япон хүн болохоор барууны амтыг гаргаж чадах юм уу гэсэн хүмүүсийн басамжнаас болж барууны хүмүүсээс 2 дахин хичээсээр ирсэн. Магадгүй ахлах надад тэр хүнд зүйлийг Япон хүн байсан ч ямар ч үндэстэн байсан хийж чадна гэдгийг харуулах зорилготой ийм яригтай архийг сонгосон байх. Гэдэл түүний бодлыг нь эргүүлж чаддаг. Ажлын дараа зүгээр л ярилцаж сууж хахад нь дээр ирдэг нөгөө эмэгтэй претендерээр ажлаа маш их хичээж хийж байгаа гэдгийг хэлээд баярладагч ахлах нь энэ мартинд чинь нүүр царай алга гэд хэлсэн болохоор бөөн гуйныг ирсэн байгаа нь энэ. Мартиныг Жим Бермот хоёрыг хойлох гэсэн энгийн аргаар хийдэг. Тэгээд ягаад коктейлийн хаан гэж дуудагддаг юм гэж гайхаж гэнэ үү? Хослол нь тоо томшгүй болохоор л тэр. Ямар брендийг нь ашиглаж, ямар харьцаагаар хийх үгээд л Жим Бермот хоёрын учрал нь хүнээсээ хамаарч янз бүрийн илэрхийллийг харуулдаг. Тиймээс л Мартин бол онцгой. Саяны бэлдэж өгсөн Мартин өөрийнх нь хийдгээс тис өөр байгааг гайхан асуухад магадгүй пипетрийн онцгой чанарыг гаргаж чадаагүй байх. Пипетр нь хит их усны бэл үнэр нь үнэртгэ болчихдог. Мөсийг нь хайлуулахгүйгээр агаарыг нь шингээж байгаа юм шиг холсноор цитрус жимсний үнэр үнэрт. Нэмээд түүнээс ягаад жин дээр пипетр нэмсэн юм гэж асуухад ахлах нь байнга л ашигладаг болохоор гээд хариулахад нь ямар ч жин хэрэгэлсэн байсан онцгой чанарыг нь гаргаж чадахгүй бол претендер хүмүүс энэ мартин нүр царай алга гэж хэлдэг гээд асуултын хариултыг нь хэлж өгдөг. Гэхдээ бас зүгээр байхгүй чадахгүй юм боддгоо өөрөө учрыг олчих гэж оролддоггүй бол би ч тэгж л хэлэх байсан гээд л өдөөд байгаа. Тэгээд хамтдаа Хелс Армс гээд бас л нэг нийтэд дэлбэж газар претендер нь жимхтэй хүн. Гурлаа шууд л нэг дугаар мартины захиалахад цагаан архины мартины хийж эхэлдэг. Гадаадад мартиныг цагаан архитай сэгсэрдэг маягаар хийх тохиолдол байдаг. Энэ хэдийгээр Жим Мартиныг бодвол амт нь хурц байх нь ойлгомжтой байсан ч шууд ходоод руу нороод час хийсэн амттай байгаа. Өөх ийм Мартины час байдаг бах нэ гэх бодлыг нь төрүүлдэг. Бас хальс хийж байгаа нь Ёроолдо шууд тунаад уухад илүү амар болгож өгч байгаа. Гэхдээ зүгээр л хальс хийвэл хөвөн шүү дээ. Тодорхой талыг нь нааж авч байгаад агааргүй болгон соруулж наадаг. Энгийн хүмүүс анзаардгүй ч уухт намт нэмж илүү тухтай болгодог. Энэ нэмэгтээ ажил ороод өнгөсөл 3 жил болж байгаа гэдг нь улаан үстэй адилхан хугацааж хамаагүй чадварлаг байгааг нь харж жоохон өөртөө урам угардаг.
Дараагийн захиалга нь Жим Мартини. 5-6 хэмд хүргэсэн хүйтэн жинээр 60 мг сюринхийн Бермот нь Мартини онцгой хувираагаас 2 тусал. Ингээд адил хувираа болохоор маш сайтар удаан хугацаанд тутгаж бага багаар температурыг нь нэмэх хэрэгтэй. Температур нэгээр л өөрчлөгдөхөд жиний үнэр болон амт нь өөрчлөгддөг болохоор л тэр. Энэ Мартини амт нь хүчтэйч гэлээ жиний онцгой чанар үнэрийг нь үнэхээр сайн гаргасан. Дургу өрөм үнэхээр сайхан амттай. Үүнээс харахад яг адилхан дарааллаар яг адилхан хийсэн ч өөр хүн хийж байгаа болохоор амт нь өөр болдог. Тиймээс чи ч бас өөрийн гэсэн Мартинитэй болж болно шүү дээ. Дахин давтагдчихгүй. 7 сар айл хэдийнэ гарч гадаа айгам халуун эхэлсэн. Энэ хэд маань нийлж Бартендер хүний нэг ч удаа болов очиж үзхийг хүсдэг ариун газар болох Ямазаки архины үйлдвэрлэлөө өвөөгийн хэлснээр явцгааж байгаа. Өвөө байгаагүй бол хэр баргийн хүн орчихдаг амархан газар бол биш. Бас нэг хүн нэмэгдэж ирсэн Кельвин Чин гэдэг дуу цөөтэй Япон ээжтэй ч гэсэн гадаадд өссөн ир. Ямазаки архины үйлдвэр бол Японы хамгийн эртний соёлчны виски нэрдэг үйлдвэр. Соёлчны вискиний түүхэд бол арвай. Арвай дээр ус нэмж буцалгаад дээр нисгэгч хийж эсэгдэг. Тэгээд бэлэн болсон боловсрог усыг нь нэрж гаргадаг. Энэ зүйл эсхээрээ шарангатай болно. Виски бол 5-10 жилийн дараа бий болсон амт нь үнэлэгддэг, ертөнцид амьдардаг. Бүтэн өдрийн аялалч туусан бөөндөө сууж ярилцахад энэ хоёр тэмцээнд орохоор болсноо ярьж хахад нөгөө Чен гэдэг нөхөр чинь айл хэдийнэ зожиг болохоор төрүүлээд буудлын руугаа явцсан байдаг. Багш нь ноён төгс, шавь ноён робот юм байна. Гээл бас л энэ улаан үст нилээн л шогч гаруулалтай. Нэгэндээ ийм хол газар ирсэн юм хойно нилээн эдэн газраар орчихсон. Өнөөдрийн энэ ирсэн гайхалтай усны ундрагаас энтхийн вискиний үйлдвэрч ус авдаг. Ус бол вискиний амин сүнс нь. Энтхийн ус эхлэхдээ нэг туслаас туслуу торимтлагдан жижиг урсгал үүсч цаашаа томорсоор хүчтэй урсгалтай мөрөн гол болтлоо томордог. Энтхийн вискиний нэг хундаг дотор уртаа сурт түүхийн дурсам шингэсэн байдаг гэхээр гайхалтай биш гэж юу? Юу ч мэдгүй зүгээр л ухаас илүүтэй түүнд шингэсэн утга учир дурсамжийг нь мэдэж байвал амтнаас илүү зүйлийг ойлгон шүү дээ. Тэр хэдийгээр одоо иймч гэлээ түүнд өнгөрсөн дурсамж байгаа. 12 жилийн өмнөх зүйлч гэлээ энэ л дурсамж түүний зүрхэнд одоо ч байдаг. Хэдийгээр тухайн үедээ аавынхаа үгнээс зурч чадалгүй уулзна гэсэн амлалтаа биелүүлээгүй ч одоо ч гэсэн харамсаж явдаг. Түүний түүхийг сонсон манай хүнч өөртөө л тохирох зөөлөн амтын буюу 12 жил дарсан вискийг амтлуулдаг. Энэ л цаг хугацаанд виски гэх зүйлийн утга учир нуугдаж байгааг харуулж байгаа мэт. Ингэж ажил 12 жилийн дараа хүндхэн дурсамжаа тавьж явал чадсан байх. Ажил дээрээ хамтрагч нь гаргадгүй ингийн алдаануудаа гаргаж ахлахтаа загнуулаад л яг яасан юм бол бүү мэд нэг л сонирн бахаар нь асуусан чинь гэрлэх гэж байгаа. Тэгээд тэрэндээ стресстэй байсан байдаг шүү. Нэгэн компанид томоохон албан тушаалтан доод албан тушаалтныхаа гаргасан алдаанаас болоод тэр хүндээ хариуцлага өрүүлэхгүйгээд өөрөө бүхий л зэмлэлийн сонсон ч нөгөө туслах ажилтан тэрийг нь ойлгож байгаа ч юм байхгүй. Хүн уушлал гуугаад хахад ямар сонин хүн бэ? Энтэр гэж далдуур нь яриад л ийм их стресстэй ядаж явахт нь тамхинаас гараад хитгэн хонж байдаг буцаад татмаар юм шиг. Гудмаар гівэрч яваад үл мэдэх газар яваад ороход дулаах нар тавтаа морил гэж ухтаад их л найрсаг хандахт нь бамбуу захиалсан ч хажуудах суудлын эмгтэн их л бүдүүлэг. Тамхиныхаа утааг багуулсаар суугаад байсанд нь бамбуугийн гайхалтай үнэрийг наад тамхины үнэр дараад байна. Унтраачих гээд эвтэхнэр хит удаа хэлсэн ч унтраах шинжгүй ахаар нууралсандаа хуг базаал нөхөн төлбөр гээд мөнгө өгчөөд шууд л гараад явдаг. Маргааш орой нилээн гимссэн ирээд дөнгөж тамхинаас гарч байгаа болохоор бас жоох стрессдсэн зүйл байсан болохоор ийм болчихлоо. Уучлаарай гэхэд нь боломжтой бол та энэ дээрээ зогсохгүй гэж техникийн ард үрээд харуулхад хин ч энэ өнцгөөс харж байгааг болохоор бас л хачирхалтай өнцөг. Бартендер хүн үйлчлүүлэгчээс сонсон хувийн амьдралыг нь өөр хүнд ярьж болохгүй. Тиймээс ч бартендер өөрийн дотроо л ярьдаг. Гэхдээ нэгэнт артан зогсож байгаа үйлчлүүлэгч биш бартендерийн өнцгөөс харж байгаа хүнд энэ навчин тамхины бүгжийг хардаа барууны оронд хүүхэд төрөх үед баяр хүргэж найздаа өгдөг заншилтай. Төрсөнд нь баяр хүргэн навчин тамхи авсан нэг эмч байв. Гэхдээ хүүхэд нь төрөхдөө төрхийн үнэрлээс үүдэн нилээн хүндэрч хариуцаж авсан эмч нь өгсөн навчин тамхиг нь хүүхэд ирүүл болж өгтөл татахгүйгээд хичээнгүлэн хагас жилийн турш эмчилгээ хийсэн юм гисэн. Эцэстээ эмч тухайн хүүхдийг аварч чадаагүй. Тэгээд л тэр навчин тамхиг хасаасан ч нэг ч удаа сорж байгаагүй. Өөрт нь энэ навчин тамхиг татах хэрэг байхгүй юм эдэг. Бар гэж хачирхалтай газраагаад энэ өнцгөөс хүмүүсийн жинхэнэ төрхийг нь харах боломжтой юм шиг. Нөхөрсөг ярилцаж байгаач үнэндээ нэгний үзэн яддаг нэг ажлын хамтрагчаас эхлээд нүүрэн дээрээ дургүй юм шиг байгаач эвлэрэх боломж хайж байгаа салах гээд байгаа осууд гээд ярихад тэр эмэгтэй ямар царай гаргаж исэн бэ гэд өөрийн асуултын хариултыг дотроо өөрөө төсөөлөөд би нэг авч болох уу гээд навчин тамхины бүгжийг аваад гардаг. Нөгөө хоёрын маань нэг нь гэрлэх гэж байгаа болохоор ямар ч газар ямар ч үнэтэй юм байсан хамаагүй дайлна гээд л дайлуулах гэж байгаа хүн бол бөөн баяр. Эдийн хоолд ирээд л баяраа хуваалцаж байгаа юм чинь. Манай хүнч баяр үргээд нэг хундах хийж өгье. Юу умаар гэхэд нь бурхны хундаг авъя гэж авсан. Ориглон дарсыг суурай болговол хитрхи ингийн болчих юм байна. Тэгвэл бранди 3-1-ээр, крем до какао 3-1-ээр, тэгээ цэцгий дээр нь 3-1-ээр. Одоо сайхан сэгсрээд шүүлтүүрээр шүүгээд нэмээд баг зэрэг самар үрээд л гайхалтай Александр гих хөвсгийсэн зүйл бэлдээд л өгдөг. Энэ бол 1863 онд Английн Эдвард 7 дугаар хаан болон Александр гүнжийн хормын ослын үеэр бэлэглэж байсан коктейл. Амтан чихэрлэг нэг л тийм хайрламар. Яг л хормын тарсан гайхалтай бэлэг. Оройч болж нөгөө залуу бамбу аваад л суудаг. Гэхдээ нэг л тийм хүн хүлээгээд ч байгаа юм шиг. Хэдэн өдөр ажиллаа тараа
удаагаал Эден хоол руу нэмэлт ажил шиг л явдаг болчихсон. Бүр өдөр бүр нэг л зүйлээ захиалаад манай хүн ч орж ирэхэд нь бэлэн коктейлийн нөгөөд л энэ өөх гээд байгаа навчин тамхи бол тийм ч хямд дэвш. Тамхины түүхийг яриа сууж байхад хүсэн хүлээс нэг нь ороод ирлээ. Өө дахиад уулзлаа. Тамхин дуургүй хөкшөөхаа гээд манай хүн жишээ сунуу гээд урахт нь ай барьтендер охин ярахтан тусалдаг хэрэгүү гэж яжлаа л хажууд нь суухт нь санаа нь зовон авсан зүйлээ өгөхөд ийм үнэтэй зүйлийг яаж шууд авах вүлээ? Авчхаа гээд нөгөөх нь үгүй ээ гээд манай хүн айгүй хөрхөн гаргалгаа гаргасан нь энд хадгалаад та хоёр цогтой эрэхтэй татаж байх юм уу? Гэхдээ энэ санаа нь хоёуланд нь таалагдаж хоорондоо танилцаад үл ойлголцлуудаа ярилцаад хөөхөн ойлголцчихдаг. Өдөржин л хормын ёслол гэж хүмүүр л яриадсэн болохоор Эден хоолд очин дээрийн хийснийг нь захиалдаг. Александр гэх коктейлд өөр нэг алдартай түүх байдаг. Сархад болон сарны өдрүүд гэх кино гол дүрнэ. Арх уу чаддгүй их нэртэй Александрыг санал болгодог. Гэхдээ ганцхан тэр хундагнаас болж ихнэр нь архинд орон гэр бүл нь нуруундаг. Чихэрлэг зөөлөн ордогч гэлээ спиртний агуулмж ихтэй коктейл. Яг л чихэрлэг зүйл мөрөөдөд хумгаа андаж болохгүй шүү гэсэн үг шиг л энэ маань гэрлэгтээ эргэлзээд байгаа. Яагаад гэхээр ганц хайртай эмээ өвчин тусаад эмчийн хэлснээр бол удаа хугацаа үлдээгүй гэсэн болохоор хормын дайшинцтайгаа эмээдээ харуулмаар байгаа юм. Тиймхэн шалтгаанаар гэрлэн гэж бодохоор гээл үлж эхэлдэг. Баарны гэрэл яагаад бүтгэн байдгийг мэдгүй тэр бол үйлчлүүлэгчийнхаа нулимсыг нуух зорилготой. Дотор нь дэлбэрэх гээд байсан шаналла бүгдийг нь гаргацсан болохоор сайхангаар гэрлэхээ болчихсон. Ярилцаад найз залуутаагаа ч ойлголцсон байдаг. Нөгөө хамтрагч нь ч гэсэн яхааргүй л манай хүнийг Александр гэх коктейлийг зориуд бэлдэж өгснийг нь ойлгочихсон. Ярианых нь үг тооноос л хүсээгүй гэрэл гэдгийг нь ойлгоод хүссэн үедээ л гэрлээрэ гэж хэлж байгаа юм шиг зүйл хийсэн нь талархдаг. Энэ хоёр байнгын үйлчлүүлэгчийн тамхинч дуусах төгөж эрэгтэй зэрэг гаргаад л болзоонд урьж байгаагаас нь энэ хоёр маань учраа олжтой янз нь алкогол гэдэг зүйл бол хэтрүүлийн хэрэглэхгүй бол хүн төрлөختөнд аз жаргалж болж болно. За ингээд дараагийн партаараа удахгүй уулзъя. Мэдлэгийн арх гэж юу байдаг гэж бодож байна? Өрөөнд ороод хөргөж онгойлгоход нь хүүтийн шар ариг байвал гэж бодож байна уу? Гэхдээ таваа дотор зочид бодлол нэг иймэрхүү байвлал огтох мэдлэгийн арх гэж хүлээж авах байх та. Ийм том буудал буусан гадны иргэдийн хувьд бол мэдээж тухайн буудлын бар гэдэг нь тухайн улсдаа буусан хамгийн ихний хундгыг өгөх буюу сайхан сэтгэл төрүүлэх газар. Тиймээс мартагдашгүй зүйл болговол эхнээсээ л аялан сайхан байна шүү дээ. Энэ хэдийн маань хурлч гисэн энэ тал дээр л тулгуурлаж байгаа. Бүгд л чадлаараа санаагаа хэлсэн ч мэдлэгийн меню нэг л бүр бүтэлтэй болж өгдөггүй. Сасакурагаас л гуйж байгаа. Гэхдээ яагаад дандаа түүнээс тусалцаа авд юм бол уг нь ажилчсан бишээтэл айгүй найраад л сууж ахт нь чи орж ирснэ манай үнээс доороо ажиллуулаач гээд л шууд гуйдаг. Уг нь ноён төгсийн шав бицтэй. Гисэн нөхөр хөөгт ч гисэн байдیں۔ Яасан гэсэн амар алдартай Сингапурын зочид зургийг харуулснаа. Энэ манай аавын зочид бодол гээл яриагаа эхлүүлэх гэсэн хажууд хоёр нь шок. Ийм лаг том зочид бодлын өв залгамжлагч юм уу гээл. Манай жууг нь бол яг анханасаа өв залгамжлагч нь байгаагүй л дээ. Ах нь өв залгамжлагч байх ёстой байсан. Дээрээс нь ах нь аав ээжийн бахархал түүн. Гэвч ах нь хослоор өөд болоод тиймдээ ч чинь өөрийгөө зүгээр л орлогч гэж боддог. К барлоо явуулсан шалтгаан нь ч тэр зүгээр л өв залгамжлагч болохын тулд хүмүүстэй харьцаж сурахын тулд л байсан. Гэсэн өмнөх Ямазака үйлдвэрийн аяллаас хойш манай үнээс болоо жигнэсээ претендер болохыг хүсчихсэн. Тэгээд тэрийгээ ч аавдаа хэлсэн чинь аав нь хүчээр халчихсан байгаа юм. Аав нь удахгүй Японд ирэх болохоор түүнийг ирэхээр нь өөрийн чадвараа баталцах гээл манай үнээс суралцахаар ирчихсэн байгаа нь л дээ. Манай хүн юугээл зөвшөөрөх бурхны хондог гэдэг зүйлийг хүнээр залгуул сурна гэдэг бол утгагүй зүйл. Гэхдээ бас яг ч үгүй гэжээгүй байр түрээслүүлээд өгөө л гэдэг. Нэг үгээр бол доороо ажиллуулах биш нэг зиндаанд байя л гэж байгаа. Цаг хугацаа хурд өнгөрч аав нь ирчихлээ. Нөгөө хоёр маань яаж тутгав ямар зүйл хийхийг харахаар ирсэн. Тэгээд ч болоогүй бас хөөхөн дэмжиж байгаамаа. Чадлаараа л хичээж хахад аав нь бол нэг л тохгүй. Сингапурлын хийгээд өгөхөд амсаж жүзээгүй тооцоогоо ихэд манай хүн шууд л ойлголоо гэж тооцоог нь гаргаж өгөхөд аав нь 7 хоногийн дараах нислэгийн тикет гаргаад ирдэг. Үнэхээр шудраг бус. Хэдийгээр претендер болохыг шийдсэн ч гэсэн аав нь чивүүлчилгээний мөн чанарыг ойлгоогүй гэж хэлчихэд явах гэж ахт нь дахиад нэг боломж өгөөч гээл гуйдаг. Зөвшөөрсөн бололтой шүү. Дараагийнх дээр хичээгээрэй гэж дэмжээл манай энэ ягаа өстэл чадлаараа дэмжиж байгаа. Манай хүн чэнэс ягаад аавда Сингапур слиний Raffles хэм маягийн сонгосныг нь асуухад Сингапур гэх үг л одоо биднийг холбож байгаа болохоор л гэдэг. Уг нь Сингапур слин нь Raffles болон Savoy гэх хоёр хэм маягаар хийж болдог. Ихэнхдээ Savoy маягийг хийхэд амархан болохоор претендерууд энэ маягаар хийхийг илүүд үздэг. Зөрүүд ажиллагаа ихтэйг нь хийсэн болохоор hospice гэж мэдхүү. Гэхдээ нь мэдгүй л гэж байна. Энэ үг нь латинаар үйлчлүүлэгчийн сахиул гэсэн утгатай. Эртний Ромд ядарсан аялагчдад сайхан сэтгэлээр гараа сунгадаг нутгийн хүмүүс байдаг байсан. Нэг үгээрээс сайхан сэтгэл гэдэг утгыг илэрхийлдэг. Англи хэлний hospital, hotel гэдэг үгч энэ hospice гэдэг үгнээс гаралтай. Претендер хүн ядарсан үйлчлүүлэгчээ анзаараад үйлчлүүлэгчтэй дөрмийг дагуулгүй тааруулж өгөл илүү биш гэж юу? Аав чинь тэр үед ямар царай гаргаж ясныг анзаарсан уу? Гэхэд нэрэл ядарсныг анзаарсан ч тэрнээс илүү өөрийн чадвараа харуулахыг зорьсон байснаа өөр ойлгодог. Аавынх нь хэлээдсэн үйлчлэгээний мөн чанарыг ойлгоогүй гэдэг үгний утга нь энэ л ээж. Нөгөө эмэгтэй претендерс нэмэгдэж ирээд чэнийг бас дэмжээд л байгаа. Өөрсдийнх нь тэмцэн бол
За тэр ч яг нөгөө өгтөх хуух зүйлээр нь манай хүн Кир Ойл бэлдэж өгөхөд бусдын ч гайхдаг. Энгийн Кирээс гэхдээ ялгаатай. Энгийн Кир бол цагаан дарс крем, декасыг 3:1 харьцаатаагаар хойлсон коктейл бол цагаан дарсын ориглон дарсаар сольжих юм бол Кир Ойл болчихж байгаа. Ингэснээр бага зэрэг хоолны туршил нэмэгдүүлэх ашигтай үйлчилгээтэй бас болоогүй. Өөрөөр жимстэй хойлоод амт болгоно нь өөрч бүгд нэг тийм хэлхээ аргагүй яг гоё гэж хэлж чадахгүй ч гэсэн гоё жим шиг энгийн байдаг. Сасакура шиг бол биш байгаагийн шар үстэл анзаарч байгаа. Би энэ өвц юм уу гэж асуухад үнэндээ манай хүн ганц ч харж байгааг үйлчлүүлэгчтэй зориулаад уух зүйл бэлдэж чадахгүй л байгаа юм байна лээ. Дандаа л уух хүнийхээ цэрэг нь хар шинжиж байгаад хийдэг болохоор тэр үү? Багшаасаа сурсан хамгийн чухал зүйл нь магадгүй тэр ах. Өнөөдрийнхөө болсон зүйлд уушлалгүйгаал жин тоник бэлдээд л өгөхөд өөр газруудаас илүү гайхалтай амт. Тоникийн хэмжээ, мөсний хэмжээ хутгах хараа зэрэгээс хамаарч амттанд нь өөрчлөлт ордог. Энгийн хэрнээ ажиллагаа ихтэй. Үүнийг хэлхийж манай хүн тайвширдаг юм байна лээ. Одоо л гэхдээ ямархуу хэмжээний претендер гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр энэ хүрэх гэж бүр аимшигтэй замыг тулсан. Тэрийгээ ширэлцэхэд нь чин урам ороод лөвчж байгаа. Аав нь яр тохирс өдрөө орж ирэхэд нь харснаа ядаргаан тайлгцсан байгаад баяртай гэж өгтөж авч байгааг нь хараад л аав нь багч ол үйлчлүүлэх чи мэдэрдэг болсоор аюу да. Тэгээ өнөөдөр юу хийж өгөх юм бэ? Гэхдээ нь дахиад л өмнөх шигэ. Гэхдээ саваа хямаагаар энийг нь хараад л урам нь хугарсан ч та амсаад үзнэ үү? Гэхдээ нь за энэ ч дээ гэж бодонгоо амсаад үзэхэд Сакурагийн ам түнэр гэр бүлээрээ Сакура үзэх гэж яваад үзэж чадаагүй тэр өдрийг нь дурсан сануулж байгаа мэт. Японд үйлдвэрлэсэн Жин Рокужинд Японы 4 илрэл шингэсэн байдаг. Зуны илрэлт Сенчо болон Рочо ногоонцай, намрын илрэлт Саншо, өвлийн илрэлт Юзу жимс, тэгээд намрын илрэлт нь Сакурагийн цэцэг болон Навч. Тэр ахыгаа эргэн ирээгүй хавар болгонд л хизээч гэр бүлээрээ үзэж чадаагүй тэр Сакура цэцэглэхийг ах нь нүхээгүй байсан бол өөрөө ч энэ дарамтанд орохгүй байсан тухайга өмнө нь байсан тэр илдэг аав нь хайцсан тухайж боддог. Гэхдээ эцэстээ ирээд энд ойлгосон зүйл нь претендер гэдэг нүднийхөө өмнө байгаа ганц үйлчлүүлэгчийн сүнсийг тайвшруулахын тулд арх хийж өгдөг гэдгийг заалгасан болохоор өв залгамжлагчаа алдсан харуусал уур бухимдал, хүүгээ алдсан уйдгар гуйныг хоосон байдал, тэгээд чэнийг гэх уур бухимдал эдгэр мэдрэмжинд хамгийн ойр байх хундгыг хийж өгөхийг хүснэ нь энэ. Дахин нэг болгоод төсөөлөлдөө очиж чадаагүй өдөртөө эргөө очиод хүүгээ магтан үлдсэн бүгдийг нь ууж дуусгаад хамгийн шилдэг хундаг байсныг нь ч онцолж хэлсэн ч маргааш нисэн шүү. Хоцров. Чи өв залгамжлагч болохоос биш, бартендер биш гэж гараад өвчихдэг. Энэ анги дээр тусгаалan гарсан Санторигийн Року Японоор 6 гих утгыг агуулгах ба Японы уугуул 6 урмал болох Сакура цэцэг, Сакура навч, Юзу жимс, Саншо пирс, Сенчо болон Гоёкура ногоон цаг орцондоо агуулдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийд даяар от болж буй өндөр зэрэглэлийн жин юм байна. Ялангуяа хавар Сакура цэцэг болон Сакурагийн навчийг хурааж хийдгээр онцлог. Сакура хавар 1-2 7 хоног л цэцгэлдэг. Цэцэг нь маш эмзэг тул хураалт хийх боломжтой налуу тариалтын талбай тарьж зөвхөн гараар л түүж хураадаг. Амтыг нь гаргаж авахын тулд бага температур дүндэр даралтаар нэрдэг тусгай аргачлал хүртэл зохиосон юм байна. Сүүлийн үед монголчууд харьцангуй эрүүл мөртлөө амтлаг гэдэг утгаар нь жин тоник хэрэглэх болсон. Жин тоник болгож явахад маш гоё өрөмс болдог юм байна л та. Нөгөө эмэгтэй чинь өвөөгөө дагуулад ирсэн. Ахаад л нэг боломжгүй зүйл гоох гад сууж идэг. Өөрөө орохгүй бол ядаж коктейлийн авраг шалгаруулах тэмцээн дээр очиод хүн шалгаруулж авахтан туслаач л гэж байгаа. Энэ тэмцээн дээр бартендерууд өөрсдийн ур чадвараа харуулахаас гадна шин зүйлийг бүтээж уран сэтгэмжээрээ ч гэсэн өрсөлдөх болохоор их л чухал тэмцээн. Манай хүнээс гэхдээ нийх их зүйл хүсээгүйл дээ. Өөрийнхөө нүдэнд тусаж байгаа хүнийг сонгоод л өгчих гэж гуйж байгаа. Энэ тэмдгүүл бэлтгэл хийж байгаа хүмүүс жилбэр л өөрөөр шинж орууд нэмэгддэг болохоор өөрийн гэсэн шин зүйл гарган оролцсон гэдэг нь өөрөө маш ярвэгтэй. Энэ маань өмнөх тэмцээнүүдийн шилдэг бүтээлүүдийг хараад өөрийн гэсэн юмаа бүтээч гээл үзээд байгаа. Өнгөрсөн жилийн авраг болсон бүтээл бол анхлам чавга. Чавганы архин дээр суурилсан ертөнцийг өөртөө татсан урлагийн бүтээл. Үүнээс харахад гадаад үзэмж, гарчиг, нэр гээд бүгд л их чухал болохоор үнэхээр төвөгтэй. Цээжилэхэд амархан шууд захиалахаар сэтэл төрхүүц өөрийн гэсэн төвөгтэй гээд л бодох зүйл их байна да. Нөгөө улаан ус чинь бүр өөрийнхөө эрүүл мэндийг золиослон байж л техниктэй анхаарч байна шүү. Өдөр онгооч нисэх мэт хурдан явсаар захирал нь хит их хичээж байгаа ч уучраа нэг л олж өгөхгүй байгааг нь анзаараад ирж үйлчлүүлдэг зочид ч гэсэн харж л байгаа шүү дээ. Шүүгчдээс ялгаагүй. Тиймээс чи өөрийнхөө нэг хараад үзгүй. Гэхээр нь гялс бичлэгээ хийгээд л хэлж байгаа. Энэ нь чашиг өгч эхний шатандаа тэнцчихжээ. Гиснээс нөгөө чин чи яваагүй болол те тэмцээнд оролцоод явж байсан гэж байдаг шүү. Юутэйч бууж өгөөгүй л юм байна. Бүгд л тэмцээн өглөхөөс өмнө сандраад байж хахад энэ маань өөрийн шинэ амьдралаар амьдрах гэж байгаа да их л сэтгэл хангалуун. Энэ тэмцээн нь тэртээ 1931 онд эхэлж байсан маш нэр хүндтэй томоохон тэмцээн. Шүүгчдийн төлөөлөл гэж ноён төгс гарч үг хэлж байгаа гэхээр энэ хүн бол яах ч аргагүй үнэгээ Японоос яриглана. Эхний оролцогч Кинжо Юри бүхэл зүйлийг өөрийн хүссэн шигээ төгс гүйцэтгэн хийж дуусглаа. Чимокукуру гэх шинэ коктейл төрсөн нутаг болох Окинавагаас холдон шинэ орчинд тасаагүй байсан түн тусалсан нэгэн нутгийн ахтаа зориулан Окинавагийн бодаанаас гаргаа авсан цагаан арх болох Хакуг суйра болгон цэнхэр далаагаа санагдуулахаар мөн хийсэн. Харин дараагийн оролцогч нь Кавакими Коёко. Цаацгачин гэхдээ бүр амар сандралтай байгаад байгаа юм шиг байгаа. Хунганы хөргөлдөөс эхлээд хэмжүүрийн агандаа ч анхаарлаа хандуулан их л өөртөө ихтэй байсан ч гэсэн яг дээшээ харах мөчтөө олон хүний нүд хурц тод гэрлээс болоод хөдөлж чадахгүй хар үлсэн цуваад л тэгсэн олны дундаас онцгойрын нэмсэглэн суух захирлыгаа хараад итгэл орж бэлснийхаа дагуу хамгийн сайнараа хийж дуусгадаг. Түүний коктейлний нэр нь урин салхи. Бартендер болохоор зорихдоо олон асуудлуудтай тулгарсан ч тэр бүхнийг коктейлэндээ шингээ хийсэн болохоор нэлээд чирүүхэн салхиж магадгүй шүү гээл маш сонирхолтой танилцуулга хийчихлээ. Хүмүүс
шар араасаа гарсаар одоо гарах 12 дугаартай оролцогч Кевин Чин хөдөлгөөнүүд нь гэж хүнийг ховсдохоор одоо л түүний санаанд зовж байгаа зүйл нь бол өөрийн техник нь биш, шүүгч болох өмнөх багш нь хувийн асуудлаа оролцуулж хуйдэ гэсэн бодол. Бас ядж яхад нь аав руугаа явуулсан шууд амжилтын бичлэгийг үзэх болов гэх бодол. Хит их юм бодсноос болоод алдаа гаргачихлаа. Бүгд л дуслаа гэж бодохын зэрэгцэн ганц хундгийг нь гаргаад өгдөг. Түүний бүтээл нь төрсөн нутаг болох Сингапурыг төлөөлөх шинэ коктейл болохыг зорж байгаа. Шүүгчд яагаад ганцхан хундаг байгааг нь лавлаа асуухад би өдийг хүртэл хүмүүст л хүлээн зөвшөөрөгдөхийг хичээж ирсэн. Гэхдээ энэ миний мөрөөдөл биш. Зүгээр л хүлээн зөвшөөрөхдөггүй байхаас л айсан юм байна. Гэвч тэмцээн дээр бүтлгүүтлээгээд бууж өгөхгүй байхыг сэтгэлийн гүнээсээ хүссэн юм. Хасагдах байсан ч хамаагүй одоо өөрийн бүтээсэн коктейлийг гүйцэд хиймээрэн гэхтэн тэгвэл яагаад бүртгүүлснээсээ өөрөө юм? Чимэглэл нэг л цэцэг байх ёстой биш эсн үү? Гэхтэн ганцхан ширхэг байхад надад дутагдaltaй санагдсан юм. Би хэдийгээр Сингапур төрсөн ч гэсэн энэ коктейл шиг улаан цагаан тугтай Япон гих улс миний зүрхэнд байдаг. Тиймээс хоёр улсыг хоёулангийн хүнд итгэж тавьсан юм. Гээл маш амжилттай дуусгалаа. Аав нь үдсэн болов те залгаж байна. Тэмцээний үр дүнч гарч Чин маань Сингапурт аавынхаа баарнд претендер хийж байгаа юм байна лээ. Бас манай хүн Кояког санал болгосон болохоор нөгөө баарнаас ажилуулах санал тавьчихсан. Өнгөрснөө турсаал зогсож байхад нь саяхан гарсан захирал нь ингийн хувц өмсөж орж ирээд хоос эснийг захиалдаг. Түүний энд хийж байгаа ажлынх нь сүүлийн үйлчлүүлэгч болоод явж байгаа нь. Урмаар тэтгэсэн гайхалтай өгсөд нь өөрөө ч тэр үйлчлүүлэгчинд тэр баярлаад шинэ ажилдаа орохоор шийджээ. Манай үнийг дагуулад нэг газар хайсаар л очдог. Тэр нь ч бас хаяг энтергүй болоход хэцүү газар. Ийм болоход хэцүү хаяггүй газар гоё байх магадaltaй штэ гээл хөрөөд орсон чинь дотроо тамхи татсан сууж байгаа хүмүүс нь тасарчихсан. Гэхдээ яг ч хайж утсан газар нь бол биш л байсан юм байна лээ. Гэсэн таньдаг хүн нээж тараа шууд очиод мэд мэддэг. Тэр нь ч үнэхээр адараа штэ. Энэ тэр хүсээд байгаа ядаргаатай хэцүү уух хэмжээ гарахгүй шүү гээл хэлсэн чинь манай хүн ч хамаагүй гээл уух юмаа захиалаад нөгөөхөө явжээ гэсэн чинь би ч бас захиалъя гээл суудаг. Захиалга нь Бради Мэри. Энэ хүн бол Сасакурагийн 8 жилийн өмнө цогтой ажилладаг байсан ах нь. Түүний арга барил нь их л хачирхалтай. Цагаан эрхээ шууд сэгсрээд эхлэхийн түүний энэ хийсэн нь маш хүчтэй коктейл болохоор бас байнгын үйлчлүүлэгчдэд туслах гээл зориуд ингэж хийсэн юм байна лээ. Амт нь хурц хашуун бичгсэн алкоголын хэмжээ нь маш өндөр болохоор амархан хүнийг таслахаар эхлээд цагаан эрхээ сэгсэрсэн ч өөрөө учиртай. 88 градусын хүчтэй эрхийг зориуд хөө оруулан сэгсрээд мөстэй зөөлөлчхөр үнэр амтанд дарагдчихж байгаа. Хүнийг ийм яхтар хүчтэй зүйлээр шууд таслах нь зохисгүй гэж уралсан ч гэсэн саяны гарч явсан эмэгтэй хэцүүхэн амьдрал төсч 16 наснда хүүхэд төрүүлж 19 наснда хүний 8-ны золиос болсон. Газарч гэхүү судлагдаж одоо бол донтой хөвчүүлийг сэгсэрчил мөнгө олдог. Хинч байсан хамаагүй би хүснэг нь л өгдөг хүн. Гэхдээ нь багш байсан бол таны энэ зүйлийг хизээч зөвшөөрөхгүй гээл хэлэхэд нь хинэгчгүй. Хажууд хохныг чинь согтоогоод амархан болгоод өглөө. Болоом шүү. Гээл урдийн танил нь байхгүй болчихсон мэтэл. Энэ шаруст нэлийн судалгаагаа саяны үнийг нь олоод Сасакурагийн багшийг нь хүртэл олчихсон. Манай хүнд хүнтэй яаж харцгаас эхлээд цэвэрлэгээ яаж хийх вэ гээл бүхэл цэврийг тавьсан гайхалтай хань гээл ярилцаа сууж хахад нь гаднаас 2 хүн ороод ирдэг. Нөгөө ах нь өчигдрийн эмэгтэйгээ дайлангаа дүүгээ шалахаар ирсэн болол та. Эмэгтэй нь яг тоочны захиалга өгч чадахгүй. Би пивэсэл Япон эрхэн л туртай гэхэд нь ах нь болорчтэй эднийх аль хэл нь байхгүй болтой гэхэд манайч тэгвэл надад даатгаад үзэх үү гэдэл ноо нэмбигний талын хайстай талаас нь хэрчээд хунганд хийснийхаа дараа дээр нь сахар хийж нэмгийг бицлэн сахартайгаа ойлно. Боль харагдаж байгаа ч зүгээр. Үүн дээрээ Бразилийн үндэсний арх болох кашаса хийн. Энэ арх нь чихрийн нишингээс гаргасан шүүсээр нэр чисэгдэг болохоор Япон архтай адилхан технологи ашигладаг. Үндсэн коктейл Кайприна. Амтан сэнгэнсэн мөртлөө бага зэрэг чихэрлэг. Ахтаач бас нэг хийгээд өгөхөд яг хав жоохон чадварлаг болжээ. Гэхдээ нь хажуунаас нь хөөх Япон эрх шиг амтагддаг хэрнээ амттай коктейл байдаг бахнэ. Гэхдээ энийг ч асуугаад үзтээ гээл ууг нь яг адилхан хийх шиг болсон юм. Тэгсэн амтанд сая уснаас нь тийсүр чихэр бахтай сэнгэнсэн. Гэхдээ маш зүйл амттай. Энэ бол яаж хийж байгаа техникээс болоод ийм өөр амттай байгаа юм. Эхнийх нь хальсны хамт бицлэн яг нэмбигний амтыг нь давхар гаргасан бол дараагийнх нь хальсны эсгэлэн амтыг нь баг оруулахын тулд хальсыг нь нислаагүй зөөлөн эсгийн шүүсийг нь шахаж сахартай байлсан. Мөн хоёр сахар нь ч өөр. Эхнийх нь чихэрлэг бор сахар хийсэн бол дараагийнх нь гашуун амтыг нь зөөлөхийн тулд цагаан сахар хийсэн. Энэ хоёрын багш нь залхалаа хэлдэг нэг үг байсан. Тэр нь хүн бол претендер гэх ажилд ордоггүй, претендер гэх амьдралын замыг сонгодог гэж. Би ачаалал ихтэй, цалинч тийм өндөр биш. Гэтэл би дуртай гээл бодлоо хуваалцахад нь претендер бол ажил биш гэдэг үгнийхээ утгыг ойлгосон юм уу? Багш тэгж байнга хэлдэг байсан ч одоо юу хийж байгааг чи мэдхүү. Гээл хатуухан хэлэхэд одоо хаана юу хийж амьдарч байгааг сандраад л асуудаг. Токиогоос нэлээд толцсон бололтой. Яагаад явсан юу хийж байгаа талаар нэг зүг зохиолохгүй хараал ялгана гэсээр дагуулад очиход нь имлэг байдаг. Айл 7 жилийн өмнө ухаалдаж гар хөл нь мдээгүй ярьж чадахгүй байжгаад сайхнаас дэрдэд байгаа юм лээ. Хар залуугаас л претендер бол амьдрал гэж өдөр болгон хичээж ирсэн болохоор л одоо ийм байдал орсон гэж ах нь боддог болсон болохоор л ингэлээ өөрчлөгдчихсэн. Тэмдэж залуу байгаа дээрээ претендерийнхаа болоод ингээ ажил хий гэж л захидаг. Манай жүнийг нь сэтгэлд нь байхгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор хөнхөө ярилцаад л өнгөрдөг. Үндсэн бараа нэгээгүйч бас ч яваа ажиллаад эхэлчихсэн. Бүгд л энэ хаалгыг ганц л хүн нийт чадна гэж бодож байгаа. Тиймдээ ч өвөө хүртэл өөрөө дахин ярьж гуйсаар. Манай хүн хэдийгээр зөвшөөрөхгүйсэн ч энэ баарныхаа захирлыг нэрчсэн. Авна гэсэн зүйлээ заавал авдаг л хөвшин байгаа. Ах дээр нь харин шаргал устмаа нэрчсэн өөрийнхөө доторхыг уудлаад л. Ахандаа бол түүнийг өөрийн бааранд ажиллуулахыг гуйж өдөр болгоо очдөг байсан ч сүүлдээ Сасакураг үйлчлүүлэгчдээ сэтгэл гараа ажилдгийг нь харсаар байгаад түн төвөг утгыг хүсгээ байлчихсан. Гэтэл өвөөгийнхөө мөрөөдлийг биелүүлмээр энэ гэдэл бодолтойгоо зөрчилдөж хахад ах нь чи нууц хадгалахтай хэр сайн бэ гэдэл яриа эхэлдэг. Европын коктейлийн
тэмцээн төрүүлж Парисын шилдэг зочид буудалд ажиллаж байсан. Претендер хүний хувьд бол маш гялалцсан сайхан карьер. Гэтэл одоо тэр Японд ирчихсэн байна. Яагаад гэж бодож байна? Сайн бодвол маш ойлгомжтой. Тэрний буруугаас олж үйлчлүүлэгч нь нас барсан. Шууд утгаараа бичиж олгоч Сасакура Юри өөрөө тэгж бодож байгаа. Америк тийм яриа байдаг. Амиа хорлохыг бодож буй Юри хамгийн сүүл ярилцахыг хүсдэг хоёр хүн байдаг. Тэрний нэг нь претендер. Олон хүмүүс л бааранд орж ирээд үхмээр ин гэж ярьдагч. Энэ нь үнэн гэхэд бэрх болохоор дандаа л нэмзэглээд өнгөрдөг. Яг л тэр хүмүүс шиг нэг хүн адил зүйл ярьж хахад нь байдгаараа л байсан ч маргааш тэр үйлчлүүлэгч нь барилгын дээвэр дээрээс тэнгэрийн хаяар алгачихсан. Хэдийгээр энэ зүйл яаж ч чадсан Юригийн буруу биш юм шиг боловч тухайн үед өөр хундаг өгсөн бол гэж өөрөө ирэхгүй л боддог байх. Захирал нь бүр постэр энтер бэлдүүлчихсэн шийдчихжээ. Манай хүн дээр баарныхаа эзэн нэрчгсэн кардинал руу явах хэсгийг шийдсэн үгээд л яг үндэ тэр хөвгшин зөрүүд манай хүний тодорхойг нь анзаарсан болохоор л тэр сэтгэлийн шархыг мэдгээж буцааж тэмүүлэлтэй болох гээд байгаа юм шиг байгаа. Яагаад тэгж бодсон гэж үү? Паристээс өнгөрсөн амьдралын хүртэл судалсан байгаа байхгүй юу? Шар үст маань яагаад гэдэг асуултын хариултыг олсон болохоор түүний сэтгэл санааг нь дэвслэмээргүй юм шиг. Нөгөө улаан уст маань ажилдаа орчихсон хөөхөн зөвлөгөө өгөөд л усан бараанаар өөр төрсэн мэдрэмжээ илэрхээр гүгээд очиход нь урдийн лайдал ийдгээр ухтаж авна. Нэгэн үйлчлүүлэгч байж л дээ. Тэр амиа хорлохыг хүсдэг. Тим үйлчлүүлэгчид претендер та ямар хундаг өгөх байсан бэ гэдэл шууд асуухад тэр дорн лахаасан сонссон болохыг мэдээд та өөрөө байсан бол яах байсан бэ гэхэд нь би байсан бол нэг сайхан шанаа өгөөд л хиндэ ирэхлээд байгаа юм гэж загнаад л гэд ярьж эхлэхэд нь чимээгүйхэн сонсоод коктейл хийж эхэлдэг. Энэ маань цэцэг ихэ ослоор алдаж байсан болохоор өөрөө ганцаараа амьд үлдсэндээ их л шаналдаг. Тэр бүх ярианы тест та одоо амиа хорлохыг хүсчихвэл үнийг нэг амсаад үзнэ үү гэдэл Том Жири 2 гэдэг сонирхолтой нэртэй коктейл санал болгодог. Мөр уулганы талаар биш үү гэхэд нь нэг талаараа магадгүй тийм байж болох ч үний эрэхтэй 19-р зуунд Жири Томс гэдэг хүн үнийг үйлдвэрсэн болохоор л амт нь баг зэрэг чихэрлэг хэрнээ гашуун зөөлөн ирний дулаахан. Энэ бүх хуучны дурсамжууд Рюд байгаад нь санаа зовж байсан ч Рю үнэндээ өнгөрсний айл хэдийнэ тавиад явуулчихаж димий санаа зовж гэсэн бодлыг төрүүлээл явуулдаг. Багш нь түнд претендер хүн хичнээн өвдөж ясан ч үйлчлүүлэгчдээ тэрийг харуулдаггүй. Баар бол үйлчлүүлэгчийн борооноос хорогдох газар хахад шүхэр өгчөө болох претендер урдаас нь гомдлоод байвал юу болох вэ гэж бодон шаналгач өөрийнх нь өмнө шаналж байгаа үйлчлүүлэгчийг хараад үнэхээр их баярлдаг. Манай хоёрын багш нь ч түр хугацаагаар эмнэлгээс гарахаар болчихсон. Юригийн багштай уулзах боломжгээд шаргал өст маань цас ирчихсэн. Ууч нилээд бүрхэг өдөр ажлын зараар ирсэн ширүүн харцтай үг дууцгүйтэй хүүг ажилдан хин л хөвш авч байсан. Өөр зөндөө цалингайгүй ажлын цагт багтай ажлууд хахад яагаад заавал претендер болохыг сонгосныг нь асуухад ааваасаа сонсон юм. Бурхны хундаг хиймээрэн. Дэлхийд хүний сэтгэлийг авардаг сүүлийн хундаг арих байдаг гэж. Багшны эмнэлгээсээ түр гарах боломжтой болчихсон болохоор ахин сүүлийн удаа бааранд очиж зогсохыг хүсэж байгаа. Хэдийгээр тэр олон жил баараа халттай ялгсан ч одоо ч онгойлгол түүнийг зөрөө ирэх хүмүүс нилээд их. Уг нь зүгээр шаргал үст маань хамтрагчтай хэлсэн чинь нөгөөх нь интернетэд тарааж хаяад л хүмүүс сугалсан юм байна лээ. Хуучны танил хүн нь ердөө ганцхан өдөр нэгснэг сонсоод алс холоос нисэж ирсэн хүмүүс ч байсан. Бүхий л зүйлс яг л хуучны сайхан үе шиг бүгд л энэ түүнээс сууж байгаа сүүлийн хундаг гэдгийг сэтгэлдээ мэдэрч зүрхэндээ амтыг нь сэлсээр залуудаа алдаа гаргахад нь зэмэлдэг нь ах нь байсан бол өмөр зөвлөг нь багш нь байсан. Ямар ч ажил хийсэн алдаа гаргадаг хүн гэж байдаг. Ямар хүн болохыг мэдэж гэнэ үү? Тим төгсгөн бол ажиллаа хийдэггүй л хүн байдаг. Хүн алдаж байж л сурдаг юм гэж багаас нь зөөлөхнөр үгэлдэг. Өөд болсон нөхөддөө өргөдөг сүүлийн оч гэх хундаг дахин нэг удаа энэ бааранд тасаж хайртай багшаа өгдөг. Анимаас баг зэрэг дэлхийхэд анимын танилцуулах хэсэг Эден Холли арын тавиур коктейл хэрэглэж байгаа Орос дотор Ямазаки виски, Рокужин, Хаку водка, Maker's Mark, Jim Beam гэх брэндүүдийг онцгойлоод байгааг анзаарсан байх. Эдгээр брэнд нь бүгд Японы номер 1 бас дэлхийн хамгийн том арх үйлдвэрлэгчдийн нэг Suntory Group-ийн эзэмшдэг брэндүүд юм байна. Эдгээр нь дэлхийн шилдэг болохоор угаасаа онцлогдохоос аргагүй. Түүнээс гадны аними хийхэд Suntory маш их дэмжлэг үзүүлсэн юм байна лээ. Хэсэг хугацаанд Токио хотын төв Гинзяд Эден Холлтой яг адилхан баар хүртэл боддоор ажилласан гэсэн. Suntory гэхээр Ямазаки вискийг дэлгэрүүлж ярихаас өөр аргагүй. Ягаад нэгдүгээр хэсэг дээр очиж үздэг Ямазаки виски үйлдвэр нь 1923 онд байгуулагдсан Японы анхны виски үйлдвэр. Ямазаки виски нь дэлхийн номер 1 вискигээр 5 удаа шалгарч байсан. Тэгээд ч бүр нэг л онхон дуудлах худалдаагаар $1 сая хүрсэн тохиолдолч байдаг маш тансаг зэрэглэлийн виски. Suntory Ямазакигаас гадна Hakushu Chita гэсэн вискиний үйлдвэрүүдтэй тэнд дарсан вискинууд дотроос сонгож авсан вискигээр хийдэг Hibiki Tokyo гэдэг өндөр зэрэглэлийн холимог вискинууд бас хийдэг юм байна лээ. Suntory виски Ямазаки. Өвөгөөс зочид буудлынхаа 1 жилийн ойн дээр сурвалжлагч нар ирээд ярилцлага аваад ягаад энэ зочид буудлаа үүсгэхээр болсон бэ гэх асуултанд багахдаа сургуулийн хүүхдүүдтэй зугаалганд явж байгаад их устай бороонд богдоод тэр авихад энэ буудлыг хоноглоод өглөө нь явах болоход нь шавар шахаа болчихсон 100 хос гутал бүгдийг нь цэмбэлэн тослоо тавьчихсан байсан тэр сэтгэл нь одоо бодоход сэтгэлд нь хизээж мартагдахааргүй дулаахан дурсамжүүлдээсэн байгаа. Тийм болохоор л хүмүүсийн сэтгэлд хүрхөөс чанартай үйлчлэгээний газар нээхийг хүссэн. Бас түүний өөд болсон хүүгийнх нь мөрөөдөл нь энэ зочид буудлаа дэлхийд гаргах хүсэлтэй гэх мэдээг манай хүнд уншуулаад л. Гэхдээ ярилцах гэж ирсэн шалтгаан нь буудлынхаа талаар биш хувийн зүйл ярих гэж ирсэн. Хайлгамар байгаа арх байгаа юм гин 25 жилийн өмнө өөрийнх нь буруугаас болоод ууч чадаагүй арх. Бага вахт нь өвөө аав хоёр найхтар маргалдаж байсан. Юунаас болсон бэ гэхээр өвөө нь уламжлалт юм буудлын загвараар явна гэж байсан бол
Аав нь барууны хэм маягтай тансаг зочид бодол барих хүсэлтэй байсан. Тухайн үед бол өвөө нь ялсан. Хичнээн зөрүүд хүн билээ дээ. Тэгээд аав нь ч өвөөг нэг өдөр эвлэрэх хүсэлтэй гэртээ ирсэн. Жаахан байсан болохоор энэ маань өвөөдөн зориулж аавын бэлдсэн тэр нэг онцгой лонхтой архийг нь хагалчихсан юм байна лээ. Тэрнээс нь ч болсон уу яасан юм? Тэдний харилцаанд ирдэггүй. Хагас жилийн дараа аав нь ослоор үүд болчихсон. Одоо харамсаад байгаа зүйл нь тухайн үедээ хагалаагүй байсан бол аав өвөө хоёрын харилцаа сайн ч байх байсан юм билүү? Цаашлаад эцэг их нь амьдч байж болох байсан гэд өөрийгөө буруутгаад байдаг. Тиймээс л өвөө аав хоёроосоо уушлал гуймаар байгаа. Манай хүнч түүхийн сонсоод тэр архийг хамтдаа яцгаагээд аавынхаа талаар санаж байгаа зүйлсээ нү? Ямар хоолн туртай, ямар тамхи эсвэл кофе уудаг вэ гэж л асууж эхэлдэг. Угаасаа яаж санахавд жоохон байсан болохоор ганц санаж байгаа зүйл нь тэр хагалсан лонх нь их л гялтганаж гэрэлцсэн байсан. Тэгэхээр тийм чухал зүйлийг ярих гэж байсан гэхээр яавч хэмэд арих байгаагүй. Үнтэй конекл байсан байх гэж л өөрсдийнхөө таамаглалыг төвшүүлж эхэлдэг. Бүр яавч хэмд архинууд биш хахад нэрсийн дахиад хэлээд өгөөч гэхэд нь юу яг л олохгүй бол хэмтхан биш шүү гэхэд нь хамаагүй л гэдэг. Одоо бодох нь өвөө нь барууны үзэл дургүй гэхээр эвлэрэх гэж барууны зүйл задлах байсан гэж үү? Гээл өвөөгийн дудуулсан цогцон суулгаад аавынх нь оронд өөрийгөө тавьж үзээд сонгосон сонголтоо харуулдаг. Энэ хэдийгээр вискиж гэлээ энэ архийг бүтээсэн хүн нь Япон хүн байсан. Бас гадаргуун ясмэлхийний уягийг дүрсэлсэн ирнэ дөрвөлжин болохоор гялалдсан чам байгаа. Энэ л магадгүй үндэсрэх хүн ч гэсэн гадны зүйлийг өөрийн нутагтаа шингээх боломжтой байдаг шүү гэдгийг харуулахыг зорьсон байх. Гэтэл энэ бүр маш онцгой дээд зэрэглэлийн маш ховорцсон байсныг манай хүү олсон байгаа аахгүй юу? Ийм л их сэтгэл гаргаж бид энэхүү анимны төгсгөлийг зориуд ярихгүй байхаар үлдээлээ. 12 ангитай энэ бүтээлийг нэг удаач болоо өөрийн биеэрээ үзэх юм бол маш сонирхолтой шинэ коктейлүүд, амтыг таашаах урлаг, хүнийг ойлгох, хайрлах, хүндлэх, хөдөлмөр хичээл зүтгэл, өнгөрснөө тавьж явуулах, өв соёл гэж ямар нарийн нандин зүйл байдгийг харуулсан гайхалтай аним санагдсан. Тиймээс дахиад заавал өөрийн биеэр нэг үзээсэй гэж хүсэж байна. Бас төгсгөлийн ангийн ч гэсэн сонирхолтой санагдаж л байгаа зү. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Таалагдсан бол лайк and subscribe